Нэгийг 10-аас 18 дугаар Библийг хамтдаа харъя. 1-р Коринт 1-ийн 10-аас 18. За. Нэг ишлэлээр ишлээд уншия. За би эхнийх нь уншия. Ах トゥ нараа, та нар бүгд адил юм ярьж, бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нэгт нэгдэхийг бидний эзэн Есүс Христийн нэрээр би танараас хүсэмжлэн гуй. За. Та нараас хүн нэг бүр чинь би бол Паулих, би Аполлих, би Кефих, би Христих гэдэг учраас би үүнийг ярьж байна. За. Криф Гаи хоёроос бусад та нарын хиндэнч би баптизм хүртээгээгүй дээ. Бурханд талархдгийн учир нь. Мөн Стефаныгийн гэрийнхэнд баптизм хүртээсэн. Үүнээсөр хэн нэгэнд баптизм хүртээсэн эсхээ би мэдэхгүй. Амен. 18 хамтдаа шугурая. Загламайн тухай үг нь мөхөстийн хувьд монхоглол бол аврагдаж буй бидний хувьд Бурхны хүч мөн. Амен. Амен. За өнөөдөр болвол манайх тийм ээ өнөөдөр гайхалтай бас Түмэ пастор маань номлохоор одоо бэлтгэгдсэн байгаа. Түмэ пастор маань манай хамтын туяа цуглааны найрал дууны багт үйлчлээд ингээд явж байгаа. Тэгээд удахгүй бас чуулганы маань тийм ээ одоо хамтарсан туслах пастраар бас үйлчлэх байхаа гэж найдаж байгаа. Тэгээ пастор маань бол маш одоо ховор гайхалтай мэрэгчлээ түүгээрээ Христийн биед нөлөөтэй ийм нэгэн байгаа. Тэгээ зөксөхгүй Монголын Библийн сургуулийн UBTC Библийн сургуулийн бас багш ажил хийдэг ийм хүн байгаа. Тэгээд бас Бурхан бидэрт ийм гайхалтай хүнийг илгээж тийм ээ бас түүнтэй хамтдаа байх, суралцах, номлолыг нь тийм ээ түгээр дамжуулах, эзний дуу хоолойг сонсох ивэл өгсөнд талархаад баршгүй маа. Бүгд хамтдаа гэсэн сэдвээр түүний номлолыг сонсоод алгаа ташаа тогтоож авъя. За, та бүхэндээ эзний өдрийн мэнд хүргье. За, сайхан аварч байна уу? Сайхан шинэлсэн үү? За, цагаан сар өргөн дэлгэр сайхан болж бас бид сайхан шинэллээ. Тэгэхэд бас ийм сайхан одоо баяртай да бас бид талархах хэрэгтэй юм аа. Амен. Энэ бол одоо жилд нэг удаа бид ах トゥ усээрээ орж мэд мэдлцээж ахмадуудаа хүндэтгэж одоо амны бэлгээс штем бэлэг гэдэг шиг сайхан үгээр одоо бие биенийгээ ерөөж ахмад буурлуудыгаа хүндэтгэж найз нөхдөд одоо хайрлаж за дүүнараа одоо шагнаж урам зориг өгсөн одоо ийм сайхан баяр юм аа. Амен. За тэгээд та бүхэндээ өнөөдөр бас үг дамжуулах болсондоо их баяртай байна. За бид ер нь бол Коринт номыг бол сайн мэдж байгаа тийм ээ. Коринт ном бол юугаараа алдартай гэхээр чуулган доторх асуудлаараа нэлээд алдартай. Ер нь бол энэ Паулийн бичсэн захидлууд дотроос яг энэ чуулганы дотоод асуудлыг нэлээд хурцаар одоо хүндсэн ийм одоо захидал тийм ээ. За тэгээд өнөөдөр миний сая сонгосон ишлэл бол бидний бас их сонирхдаг хэсэг тийм ээ. Тэгээд ялангуяа бидний хамгийн сайн мэддэг ишлэл бол одоо 1-ийн 18 дугаар ишлэл тийм ээ. 18 дугаар ишлэл. Ер нь 18 дугаар ишлэлийг ер нь хүмүүс их мэддэг, сайн мэддэг. Тэгээд энэ үг бол одоо
уншихад бас их тааламжтай. Утгыг бас бодож үзвэл нэлээд одоо биднес бас нэлээд их одоо зориулалт золиос хүч чадал шаардахаар бас ийм үг байдаг тийм ээ. Тийм учраас бүгдээрээ дахин нэг удаа уншъя тийм ээ. Загалмаан тухай үг нь мөхөксдийн хувьд монхоглол бол аврагдаж буй бидний хувьд Бурхны хүч мөн гэсэн. Амен. За ер нь бол сая бас залбиралд дурдж байна. Дэлхийн нийт, дэлхийн ертөнц ер нь их тийм хэцүү байна. Тийм ээ. Ер нь ковидоос хойш дайн дайжин ихтэй маш олон хүний цус урсаж одоо маш олон гэр бүлийн одоо нулимс асгарч зовлон зүдгүүрээр дүүрсэн одоо ийм он жилүүд өнгөрч байна. Бид нар бол улс орондоо байхдаа бол үнийг бас анзаарахгүй байна тийм ээ. Манай улс орон амар тайван байна. Яг хөө мэдээж улс төрийн асуудал байна, аж амьдралын за үзэл бодлын маргаан тийм ээ. Иймэрхүү зүйлс байна. Харин маш олон оронд одоо тэмцэл явагдаж байна. Дэрслэл явагдаж байна. Маш олон одоо сайхан эрчүүдийн цус хурсаж байна. Бид нарт сонсогдож байгаа тоогоор бол одоо маш их хүн нас барсан. Одоо ийм байна. Тэгээд мөн одоо бараг өнгөрсөн шөнө нэг бас нэг мэдээ сонсогдож байгаа тийм ээ. Тэгээд тэр бол бас их тийм айхтар одоо дайн болж магадгүй байна. Тэгэхээр бидний нэг чухал зүйл бол ЭВ-ийг хэрхэн яаж хадгалах вэ гэдэг энэ зүйлийг одоо яг саяын энэ ишлэлээс бүгдээр хамтдаа бас харцгаая тийм ээ. Тэгээд би бас та бүхэндээ чадан ядан бас тайлбарлахыг хичээе. За эв нэгдэл гэдэг бол бид нар одоо асаж буй төмөр гэж бодъё тийм ээ. Ер нь бол өвс ихтэй газар бол маш их төмөр гардаг. Одоо яг тэр цаг нь бас яг тэр цаг үе юм. Ялангуяа хавар салхишуурахтай хуурайшсан үед бол одоо гал төмөр их гардаг. Тэгэхээр энэ бол улс орны одоо бас аюулгүй байдал, хүн бүрийн бас хариуцлагатай байдал тийм ээ. Юу вэ гэхээр ер нь хүнээс болж одоо байгаль дэлхий сүйдж яадаг. Хүнээс болж байгаль дэлхий хохирч яадаг тийм ээ. Хүнээс болж одоо таны хажууд сууж байгаа найз бас хохирч яадаг. Биднээс болж бас бидний гэр бүл хохирч яадаг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр яг энэ асуудлыг Коринт номон дээр Паул нэлээд хурцаар шүмжилж байгаа. Нэлээд хурцаар сануулж байгаа. Тэгэхээр гал төмөр аслаа. Тэгэхээр энийг төсөөлөе хийдүүлээ. Гэр бүлийн одоо амьдралын нөхцөл байдал, чуулганы амьдралын нөхцөл байдал, одоо юу яах вэ? Ажил амьдралын нөхцөл байдалтай уйлдээ. Аслаа. Тэндээс нэг хүн очоод тэр галын хор эсвэл тэр галын ерөндөг эсвэл тэр ус одоо юу байдгийг тийм ээ? Эсвэл гой одоо ийм бижактай одоо ийм костюмтай хүн байлах тэнийгээ тайлаад одоо хайр найргүй тэрийг хайрлахгүйгээр тэр галыг унтраах тэм нэгэн байх ёстой гэдгийг Паул бидэнд сануулж байгаа. Тэгээ энэ бол загалмайн төлөө амьдарч байгаа хүний зорилго юм аа. Ерөөсөө л энэ шүү дээ тийм ээ хтус. За бид нар бас байгалийн гамшиг мэднэ. Одоо үер бол байгалийн одоо хүн тогтоож барахад маш хэцүү одоо тийм байгалийн гамшиг. Харин тэр байгалийн гамшигын тэр үерийн одоо тэр аюул болох гэж байгаа тэр урсгалыг өөрчлөгч, чигийг өөрчлөгч, хүмүүсийг аврах, хүмүүст тайтгарлыг өгөх, тайвширлыг өгөх тийм нэгэн байгаасаа гэж Есүс биднийг маш үнэтэйгээр худалдаж авсан юм аа. Маш их үн төлж худалдаж авсан юм аа. Тэгэхдээ тэр үн бол юу вэ гэхээр түүний эрхэм нандин цус, түүний хөлс, түүний нулимс тийм ээ. Ингэж худалдаж авсан. Тэгэхээр Коринт чуулганы нөхцөл байдлыг авч үзэх юм бол Коринт бол тухайн үед Грекийн маш алдартай баян хот. За тэр хотод бол ер нь бол одоо юу гэж ярих вэ? Бид нар одоо орчин үеийнхэр бол маш одоо дэлхийд алдартай одоо орчин үеийн хот гэсэн. Тэнд маш олон хүн очдог, маш олон хүн үзэж сонирхдог ийм газар. Гэхдээ
энд нэг зүйл болж байгаа. Тэр юу вэ гэхээр Коринтын чуулганд маш эвгүй хагарал болж байгаа. Маш хэцүү. Юу вэ гэхээр та бүхэн мэдж байгаа хамгийн алдартай бас нэг бодлыг төвөрүүлдэг ишлэл байгаа. Тэр бол 12 дугаар ишлэл. Та нараас хүн нэг бүр чинь би Аполлих, би Паулих, би Кефих, би Христих гэж тэд мэтгэлцсэн. Тэгээд түүнээсээ болж тэд хагарсан. Тэгээд чуулган хуваагдсан. Тэгэхээр энэ бол зүгээр нэг гэр бүлийн маргаан эсвэл хувь хүний үзэл бодол биш. Одоо жишээ нь та бүхэн зэрэгцээ сууж байгаа хоёр хүн хоорондоо таарахгүй байж болно. Энэ бол угаасаа гэмт хүний мөн чанар. Хүн угаасаа гэмтэй учраас хэн нэгэн хүнтэй үзэл бодол таарахгүй байж болно. Хэрэлдэж болно. Бүр заамталцаж аваад хамар нармааруугаа зохилцож болно. Энэ талаар ерөөсөө яриаггүй. Паул ерөөсөө энэ талаар яриаггүй. Коринтын чуулганы хагарал бол та нарын энэ нэг хэл ам хэрүүл тэмцэл бие бинийгаа гомдоож байгаа тийм ээ. Тэгээд нэг ийм хатуу ширүүн үгээр бие бинийгаа ятгаж байгаа, хатгаж байгаа. Энэ ерөөсөө биш. Энэ юу вэ гэвэл энэ угаасаа хүн амьтал байвал байх л ёстой юм. Хүнд байдаг л юм. Тэгээ энийг та бүхэн бодож үзээрэй. Та бүхэн өнөөдөр ингээд сайхан гэгээрээд ариусаад өнөөдөр сайхан ингээд нэг бүх юм сайхан болоод гэрлүүгээ явж ялаа. Явж байсан чинь хажуугаас нэг машин ороод ирлээ. Тэнгүүд амнаас эвгүй гарч ирлээ. Муу. Яг ингээд эхэлнэ. Ингээд эхэлнэ. Тэгээд гэртээ ороод сайхан амраал байж атлал тэнд нэг хүүхд юм авчидаа хагаллаа. Тэндээс бас эхэлж байна одоо. Тийм ээ? Тэгээ байжсэн одоо жоохон оройхон их нэртэйгээ муудлаа. Эсвэл хүүхдтэйгээ хэрэлдлээ. Хүүхдэд загналаа. Эсвэл утсаар хэрэлдлээ. Гэр бүлийн асуудлууд янз янзын боллоо. Ингээд тэгэхээр хүний амьдралын салшгүй нэг хэсэг бол энэ. Угаасаа энэ бол бүх амьдралын турш бид нар энэ дэлхийд амьдрал байвал байх л ёстой. Байх л ёстой. Тэгэхээр Коринтын чуулганы хагарал яг энэ талаар ерөөсөө яриаг. Эндээс хурц. Иннээс бүр байж боломгүй одоо зүйлийн талаар ярьж байгаа. Тэгээд Паул бүр игдүүцэж байгаа. Та нараа ийм байж болохгүй. Би та нарт ийм юм заагаагүй тийм. Би та нарт ийм юм номлоогүй. Та нар ийм байж болохгүй гэж хэлж байгаа. Тэгээ бид нар нэг зүйлийг би та бүхэнд санал болгоё гэж бодож байна. Бидний алдартай Сүхбаатар Жанжин гэж байгаа тийм ээ. Тэр хүний нэг хэлсэн алдартай үг байгаа. Бидний улс эв саналаа нэгтгэн. За бүгдээр уншаарай. Нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлвөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байхгүй. Тэгээ цаашаа уншин тийм ээ. Энэ бол хүн болгоны сэтгэлд байх ёстой үг мөн шүү. Энд ихтэй Библийн ишлэлтэй дүүцэх үг биш л дээ. Хүнээс гарсан одоо алдартай Монголын одоо баатрын үг. Гэхдээ энэ үг бидний зүрхэнд байдаг. Магадгүй зарим улс төрчид зарим дараагаар энэ үгийг боддог л баг. Эв саналаа нэгтгэе. Эсвэл бид нар гэр бүлдээ энэ үгийг боддог л баг. Одоо тийм ээ. Эсвэл чуулгандаа энэ үгийг бид нар боддог л баг. Эв саналаа нэгтгэе. Тэгвэл бид нарт хийх зүйл их байна да. Бид нарт чадахгүй зүйл гэж байхгүй болно доо. Бид нарт маш их асар их хүч байна да гэж бид нар толгоондоо боддгоо гэвэл боддог. Харин бид нар нэг зүйлийг хийж чадахгүй. Юу вэ гэхээр бид нар дотоод мөн чанараасаа болоод, гэмт мөн чанараасаа болоод бид нар энэ үгийг зүгээр зарим тохиолдолд бас л ухаарлын сайхан үг шүү гэж унших тохиолдлууд их байна. Яг үүнтэй адилхан бид нар Библийн үгийг бас ингэж уншдаг. Энэ гоё үг шүү. Магадгүй бид нар хуучин гэрээр ороод ирэх юм бол алдаг, хяддаг, цус нүжэн би гоожуулна, тэрийг би хараана, тэр бүр ийм хурц хэлбэрүүд ч хүртэл зөндөө байж байгаа шүү дээ. Дуулалт хүртэл ийм маш хурц ширүүн үг хэрэглэж ингэж. Тэгэхээр тэр хэсгүүдийг уншихаар бид нар жоохон айгаад сандраад за эзэн бол аимшигтай. За тэгэл бид нар Коринт номын одоо ялангуяа Коринт 13 дугаар бүлгээр ороод ирэх юм бол халелуя амен.
Идүүгээ итгэл найдвар хайр гурав үлддэгч хамгийн агуу нь хайр гайхамшигтай. Аамен. Аамен. Аамен гэдэг ингээд урсаад байдаг. Бид нар яг ийм л одоо үгэнд анхаарал тавьж ийм л зүйлийг бусдаас бид нар хүсэмжилдэг. Гэхдээ бид нар заримдаа бас өргөстэй зүйл шиг байдаг тийм. Хатгаж үздэг. Яварч үздэг. Доромжилж үздэг. Тийм ээ. Өөдөөс нь харангуйтаа та яасан сайхан хүн бэ? Ямар гоё юм бэ? Таны одоо би өстө хайрладаг шүү, хүндэлдэг шүү, шүтдэг шүү. 1 2 3 4 5 алхаал цааш харангуйтаа энэ нэг юм одоо өстө тэнэгтээд нэг тийм байж байгаа юм. Их өөрийгөө одоо юуг бодсон юм бэ? Ингээд нэг энэ бол хүний мөн чанарын амьдралын байдаг юм. Байдаг юм. Магадгүй та бүхэн Есүс Христэд би 20 жил итгэж байна. Би нэг ч удаа нэг ч өдөр нэг ч хүнийг би зэмлэж үзээгүй, загнаж үзээгүй. Би тэр хүнд бүр ингээл зүгээр айлж урсаал ингээл энэгээл одоо намайг зодчихсэн, зогччихсэн чи би сайхаа ингээл те. Ингээ байжсэн гэж хэлэх хүн байвал та бүхэн босоод зогсооч тэхөө. Байна уу? Яг үнэндээ бүр 5 настай хүүхэд. Жаг насын дээшлүүлж штэ тийм. 10 настай хүүхэд. 20 настай залуу. Хүний нас явах тусмаа ер нь бол гим нүгэл нэгсэх юм шиг байлаа шүү махтаас. Харин Есүс бидэнд том бэлэг өгсөн. Тэр нь юу вэ гэхээр тэр нүглүүдээ багсгасаар тэгэд эцэстээ чи хариуцлал руу түүний өвөрлөө очих юм шиг гэж. Тэгэхээр энэ бол бидний итгэлийн амьдрал юм аа хтүс. Амен. Амен. За, Сүхбаатар Жанжны үгийг та бүхэн тунгаан бодоорой. Энэ бол Ив саналаа нэгтгэн Монгол хүмүүс бол гайхамшигтай агуу ард түмэн гэж. Та бахархаж байна уу? Бид агуу ард түмний үр үндэс мөн үү? Мөн байна. Гэхдээ бид одоохондоо жоохон тийм мяа байна. Яах вэ? Зүгээр ийм үе байх бах. Үндэстэн дугаасаа ийм үе байдаг. Юм шиг байгаа юм. Би сайн түүх сайн мэдэхгүй. Уналтын үе, гутралын үе, зөвхөрлийн үе яг байхгүй болох гэжсэн үе бидэрт бас байсан шүү дээ, тийм ээ. Түүх өгүүлэн тийм ээ. Харин бид нар мандаж явсан үе байсан тийм үү? Өвгдөөдсөн маань. Монгол хүн гэл харахад л зүгээр ингээл ташраараа ингээд зүгээр сүгдэж унжсэн цаг үе байсан уу гэвэл байсан. Бид тэр агуу үеэрээ бахархаж явж байгаа. Энэ цаг үедээ. Яг энэ бодол дотор бидний агуу жанжин нэг үг хэлсэн. Монгол хүний нэг сайн хийх чанар бол бид нар эв саналаа нэгтгэж зориглон хөдлөвл бид хүрэхгүй газар гэж үгүй. Хийж чадахгүй зүйл гэж үгүй. Энэ үндэст нь нэг чанар байна. Бид нэгдэж чадах юм бол дэлхийг ч эзэлнэ гэж. Бүгд эцсийнхаа тэр хийсэн зүйлийг хараад тэр баатар тэгж бодсон. Харин өнөөдөр бид нар нэг зүйлийг бодъё ах түсэ. Танд эзэн маш гайхамшигтай үд хаалгыг нээсэн. Зүгээр эзлээл явчих те. Эв найрамдал, эв нэгдлийг тогтоогоол зүгээр мандуулал явах. Тэр үд хаалгыг эзэн нээж өгсөн. Түүнийг юугаар вэ гэхээр 18 дугаар ишлэл тэр бол загалмаа. Загалмаагаар дамжуулж эзэн бидэнд тэр үд хаалгыг нээж өгсөн юм ах түс. Үүнээс болоод бид нар нэг өчүүхэн жижиг асуудлаас нэг хэрүүл маргаанаас тэгэл гимшээл хөөрхий би өстө нэр арчаагүй амтан би одоо 20 30 жил Есүс итгэж нэг жоохон алган жинээ хүүхдэд хайрлаж чадахгүй би өстө нэр арчаагүй амтан тэгээ би энэ жуулганы хаалгаар орж ирэх үү яах вэ гэд ингээд бид нар нэг юм жижигхэн асуудал дээр л ингээл хөөрхий тэглээл. Явж магадгүй юм ах түс. Харин эзэн бидэнд бүр агуу юм өгч шин. Наад асуудал чинь жоох юм чи наад асуудлаа шийд залбир гимш би чамайг уучлалсан байхад чинь чи одоо ямар арчаагүй юм. Олон жил нэг ганц юм яриад явах юм чи одоо болооч гэд баг эзэн хажууд байл баг ингээд хэд алгатаж аваа чи сэрээч босооч чи арчаагүй юм бэ чи би чамд ийм агуу одоо дуудлага агуу зорилго агуу шагнал агуу замыг нээж өгсөн байхад 20 жил нэг юм яриад сууж ах чи ямар арчаагүй тийм ээ. Тэгэхээр Паул яг ингэсэн Коринтчууд
Би та нарт агуу юм, би та нарт сайхан юм, би та нарт эзэн Христийн хамгийн нандин эрхэм зүйлийг ярьж хахад та нар өнөөдөр би Паулих, би Аполлих, би Кефих тэгээд та нар ишлийн төгсгөлд нь хараараа би Христих гэсэн. Энийг аюулт асуудал. Одоо би энэ талаар та бүхэндээ яг дараа нь ярьж өгье. Тэгээ би бүр ингээд сэтгэлээсээ ингээд догтлоод яг энэ хэсэг рүү тэмүүлж байна. Та бүхэн надтай хамт байна уу? Амен. Амен. За, тэгэхээр жанжны үгийг бодъё. Есүс шав нарынхаа ив нэгдлийн төлөө залбирсан байдаг. Энэ бол Иохан 17-гийн 20-23 би та бүхэндээ сайхан уншаад өгье. За, одоохон сайхан уншаад өгнө. За, 17-гийн 20-23 дээр сайхан сайхан уншия. Ер нь 17 дугаар бүлэг бол Есүс шав нарынхаа төлөө залбирч байгаа. Та нар ийм бай, тийм бай. Хооштой ингэн, үүн дээр анхаар, үүнийг эсэргүүц, үүнийг хичээж яв. Та нар ийм байх ёстой. Гэхдээ энэ дотор нэг чухал үгийг хэлсэн. За тэрийг би та бүхэндээ уншиж өгье. 20 дугаар ишлэлээс. Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь эцэг та миний дотор, би та нарын дотор байгаатай адил. Тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд бидний дотор байж та намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ. Бид нэг байдгийн адил тэднийг нэг байлгахын тулд надад өгсөн сүр жавхланг тань би тэдэнд өгсөн билээ. Би тэдний дотор, та миний дотор ингэснээр тэд бүрэн төгс нэг болж та намайг илгээсэн, намайг хайрлсны адилаар тэднийг хайрлсныг ертөнц мэдэх болно. Амен. Тэгэхээр энд нэг чухал юм. Бид нэг байдгийн адил. Эцэг та надтай хамт, би таны дотор, та миний дотор. Тэгээ миний дотор бидний өрчилж авсан хүүхдүүд байдгийн адил. Тэдэнд та ив нэгдлийг сойрхооч. Байлгаач. Тэр ив нэгдэлд асар их хүч байгаа гэдгийг Есүс залбирал дотроо дурсаж байгаа. Амен. Өнөөдөр хамтын туян шуулган ив нэгдэл. Тэр ив нэглийг хадгалсан хүн тоодоо хэдхэн хүн байж магадгүй. Ганц ч таа ч байж магадгүй. Ингэрээрээ дүүрэн одоо нөгөө одон медалаар бол ингэрээрээ дүүрэн одон медалтай ганц баатар. Харуул занг мэт те Кремийн орой дээр дайсан хаан байна. Чүн унтахгүй үргэлэхгүй. Эзекиэл номон дээр яг энийг ярьсан. Иш үзүүлгийн номон дээр яг энэ талаар маш олон дурссан байт. Харуулын цамхаг дээр тийм ээ харуул занг мэт. Дайсан эрхийг тэр сонор соргог мэдэрдэг. Тэгээд одоогийн орчин үеэр бол ингэрээрээ дүүрэн одоо бүр гулийнхаа уулг хүртэл одоо шагаа магаа тэгээ бүр ингээд одон медаль мөр ингээд урсцсан зүгээр ингээд зүгээр багтгаа байцсан 2 3 ийм одоо одон медаль зүгээр ингээд хадаг яндар шиг ингээд орооцсон. Дэлхийн шагналаар бол ийм хүмүүсийн нуруунд дээр дэлхийн шагналаар ийм золиос гаргасан хүмүүсийн нуруунд дээр чуулган босгон байгуулагддаг гэж. Амен. Паул яг ийм л юм байж. Түүнд ямар ч одон медаль байгаагүй. Түүнд ямар ч Ромоос тэр чинь Ромын харьяат иргэн шүү дээ. Ромоос түүнд ямар ч шагнал өгөөг. Чи бол агуу сургаал зааж. Гэж яг тухайн үед нь хэлээгүй. Харин хожим нь Паулыг тэр Тэнгэрийн амтан байж. Гэж биширсэн. Түүний заасан сургаал гайхамшигтай байж. Тэр бол үүнхээр эзний төлөө амиа зориулж, эзний төлөө бүх амь амьдралаа зориулсан гайхамшигтай нэгэн байжээ гэж маш олон хүн дэлхийн нийтээр цаг үе болгонд түүнийг алдаршуулсан. Энэ зүгээр Есүсийн нэг л дагалдагчийн төв. Тодрон харагдаж байгаа нэг л төгш байх тусаа. Харин харагдахгүй байгаа мянган баатрууд байгаа. Ингэрээрээ дөрөн одон медальтай. Эндээ сэлэмтэй, эндээ хотготой. Эндээ жадтай. Хурууныхаа үзүр зүйтэй. Энэ юунаас хамгаалах гэдэг нь вэ? Юутай дайдах гэдэг нь вэ, тийм ээ? Тэгэхээр Паул Коринтын чуулганы хүмүүсийн хагарлыг игдүүцэхдээ та нар ямар арчаагүй юм бэ? Та нар юм байх ёстой шүү. Би Паулих, би Кефих, би Петрих, би Христих гэж ингэж тэнэгдэхэ болцгоо та нар гэж. Яг үнэндээ одоо би та бүхэн жоохон орчуулж хэлбэл нэг иймэрхүү л болсон. Тийм тэнэг байж болохгүй. Та нар олон жил ийм арчаагүй байж болохгүй. Та нар өөр юм та тэмцэх байтал хоорондоо ингэж тийм ээ.
тэмцэж болохгүй гэж. Энэ талаар. Түрүүн сануулсалчлан хүмүүсийн дотор байдаг гэмт үйлдэл, хүмүүсийн дотор байдаг гэмт мөн чанар, хүмүүсийн дотор байдаг одоо хагарал, үзэл бодол, атаархал одоо юу гэдгийг энийг чухалчлаагүй. Эндээс маш үнэтэй нэг зүйлийг хэлсэн байгаа юм. Дахиад нэг ишлэл уншиггүй. Филиппо 2:2 дээр адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн нэгэн бодолтой байж баярыг минь гүйцээ. Есүс дагалдагчид дуудсан маш том шалтгаан байгаа. Энэ бол эв нэгдэл. Та нар эвтэй байх хэрэгтэй. Есүс дагалдагч нартаа хэлсэн, чуулганы удирдагчид хэлсэн, та нар эв ийг хичээ. Энд хүч байгаа гэдгийг хэлж байна. Энэнд нөгөө сайн мэдээ тараах тэр үү таалагч нь нэгднэ гэж хэлж байна. Үүнээс хөгжил ирнэ гэж хэлж байгаа. Үүнээс нөгөө та бүхний хүсэж байгаа амьдралын ёроолыг хэлнэ гэж. Та магадгүй одоо би өрөөгдлөө яалаа гэд бодож иж болох юм. Тэгвэл өнөөдөр та бүхэн айгүй нухацтай залбирч үзээч гэж хүсэж байна. Та бүр үгээр хэлхийн аргагүй өрөөгдсөн юм аа. Тэгээ энэ дэлхийн эд баялагийг авахаас илүү танд бүр гайхамшигтай ёроолыг эзэн өгсөн юм аа. Та энэ дэлхийн хамгийн баян хүн болжээ. Амен үү? Халелуя. Эзэндээ талархъя. Амен. Амен. Гайхамшигтай. За. Цаашаа хэдүүлээ явъя. Цаашаа хэдүүлээ нэг зүйлийг үзье. За. Тэгэхээр Коринтын чуулганы хагаралыг одоо хэдүүлээ авч үзье. 1-ийн 10 дугаар ишлэлээс харъя хэдүүлээ. За, 1-ийн 10 дугаар ишлэлээр ингэж байгаа. Ах トゥ нараа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж. Нэгдүгээр асуудал хагарсан. Юу ярьсан байг бол адил юм яриаг. Өөр юм ярьсан. Өөр юм ярьсан. Энэ өөр юм ярьсан юу гэсэн хэрэг ер нь кеп болвол элч нарын тэргүүн байсан. Тэгэхээр ер нь бол кефийн номлол бол гайхамшигт. За Паул яах вэ? Паул Есүсийг хавчижсэн шүү дээ. Гэхдээ цаа чин ямар ч байж магадгүй. Бас анны ярьсан чонч байж магадгүй. Тийм учраас яг хоо Коринтын чуулганд номлосон, чуулганыг тарьсан тэр бол яг хоо байж болно. Гэхдээ тэрэнд би итгэхгүй байна. Ер нь бол кефиг Есүс тэргүүн гэж үзсэн. Тийм учраас одоо би бол кефиг дагнаа. Нэг хүн ийшээ гараа зогсчлоо. За тэгсэн нэг хүн Апол бол Эфест байсан. Тэр бол эзний одоо үгээр, мэдлэгээр гайхамшигтай нэг байсан. Гэтэ тэр Есүсийн ариун сүнсний баптизмыг мэдэхгүй байсан мөртлөө тэр гайхамшигтай номлож, гайхамшигтай ятгаж олон хүмүүсийг синхронизуй. Апол бол гайхамшигт. Нэг хүн ийшээ гараа зогсчлоо. Апол гэтэл хөөрхий гудамд байж хахад нь ингээл эдгээгээл босгоол бурхан шиг нэг хүн байсан. Коринтын чуулган тэр хүн байгаа шүү дээ. Тэр хүн юу гүмөрхөө гэхээр Паул бол гагуу юу? Кеф надтай юу ямар хамаат. Тэ? Кеф бол яг гайгүй номлол кеф шиг байлээ. Гэхдээ кеф бол надад бол таалагдахгүй. Паул бол надад байга бүхнээ зориулсан. Тэгэхээр Паул агуу. Би Паул их гэд нэг хүн ийшээ гараа зогсчихлоо. Тийм ээ? За, ингээд хуваагдчих. Гэтэл харамсалтай хамгийн нэг тийм Паулын игдүүцсэн хэсэг одоо гарч ирж байгаа. Тэр юу вэ гэвэл би Христийнх. Тэгэхээр та бүхэн бодоод үзтээ. Христтэй энэ гурван хүн энд тэнцэх юм уу? Энэ гурван хүн яах юм? Тэнцэх юм уу? Тэгээ Паул яг энэ ишлэл дээр хэлсэн шүү дээ. Би та нарын төлөө цовдлогдсон юм уу? Би та нарыг аварсан юм уу гэж байгаа байхгүй юу? Би аврагч юм уу? гэж асууж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс юунаас болж агарав? Тэгэхээр энэ бүр игдүүсэж байгаа юм. Ямар аимшигтай, ямар тэнэг, ямар арчаагүй. Би та нарт ингэж номлог. Христ хуваагдсан гэж. Паул бүр үгээ хэлж штэ. Христ хуваагдсан гэж. Ямар муухай юм бэ? Та нарт би 20 жил номлож байхад ийм арчаагүй байж болох. Тэгэхээр яг энэ үзэгдэл өнөөдөр бидний чуулганд байна. Яг энэ үзэгдэл өнөөдөр бидний чуулганд байна. Тэгээ энэ юу вэ гэхээр энэ нэгдлийг хагалж байна. Энэ өнөөдөр нөгөө хүч чадлыг ингээ нэгтгэхэд хаанчлалын төлөө босох гэж байтал тэндээс нэг хүн хаглаа л. Үгүй ингээ. Би байр сууриа баттгнаа. Үгүй.
Би тантаа санал нийлэхгүй. Би Кеп бол ингэж номлосон. Гэхдээ би бодохгүй. Кеп бол яах вэ дээ? Би бол Паул агуу шүү дээ. Яг ийм үзэл өнөөдөр хүмүүсийн итгэлийн амьдралд байдаг. Та нар бодоод үзээрэй, та бүхэн бодоод үзээрэй. Та бүхний амьдралд нөлөөлсөн тэр өдөрдөгчийг Бурханаас илүү тавих юм уу? Тавихгүй шүү дээ, тийм ээ. Тэм учраас Есүс хэлсэн. Энэ цаг үеийнхаас хожимын цаг үеийнх нь илүү агуу байх болно гэж. Амен уу? Тэр анхны үеийн Коринтын итгэгчид хөөрхий төлөвшөж явсан л хүмүүс байхгүй да, тийм ээ. Хэн агуу вэ гэж хоорондоо маргалдаж, хэн агуу вэ гэж мэтгэлж, тэгээ чуулганыг хаглаад, бутаргаад уул нь нэгдээд хаанчлалын төлөө тэр Коринт хотыг эзэслэх гээд шүү дээ. Гэтэл дотроо хагаралдаж байгаа. За дараа нь Коринтод бол аимшигтай юм болсон шүү дээ. Бүр завхаарлын маш хүнд асуудал болсон. Амар асуудал Коринтод ер нь их болсон. Бүхэн энэ номыг нэг бүтэн уншчихвал бас ер нь уншсан баг. Би нэг 10 удаа уншчихвал гэсэн санал тавиад байгаа. Багтаа тийм ээ. Бүр болохгүй нэг 20 удаа уншчихвал тийм ээ. Тэгээ яг 20 дахь дээр нь явж исэн чинь өөлж магтгүй шүү дээ. Яг 20 дээр нь тий. Би өстө дээр ямар арчиг вэ? Яг ийм юм байсан биз дээ гэж ойлгож багтдаг. 20-ыг уншаад ч ойлгохгүй ш багтдаг. Дараа нь төлөвлөд 30 ший гэж бодож бодох хэрэгтэй. Тэгээ 30 дээр яг энэ байсан ба шүү дээ. Яг энэ байсан байна. Ер нь Христийг даанагдчих юм. Тэгэхээр ер нь бид нар бүхэл амьдралынхаа дурш түүнийг ойлгоно. Энэ дэлхийд амьд байх хугацаанд ойлгоно. Амен. Тийм учраас Есүсийн хэлсэн. Та нар энэ үеийнхээс илүү хожимын үеийнх нь илүү агуу байх болно гэж хэлсэн. Амен. Харин сонирхолтой чуулган хагаралтай байсаар байдаг. Тийм ээ. Чуулган хагаралтай байсаар байдаг. Энэ хагарал бол яг үүндээ өнөөдөр Паулын хэлдгэр энэ жоох юм. Өчүүх юм. Энэ зүгээр хүмүүсийн хоорондох үзэл бодлын асуудал. Жоох юм. Яг ингэж хэлж байгаа юм ба. Та нар зөвхөн Христийн төлөө л амьдрчээвэл болоо. Тэр үзэл бодлын маргаан байх юм шүү дээ. Гэхдээ та нар нэг юм дээр хэдэн талаас ирээд нэгдэж явах хэрэгтэй. Энийг л би та нараас хүсэж байгаа. Энийг л би та нарт заасан. Энийг л би та нарт сургасан. Харин уулын мод урттай богинтой. Модны навч хүртэл ялгаатай. Бид нар хүртэл цор ганц бүтээгдсэн гэж ярьж байгаа шүү дээ. Тэгээ бид нар хэвэн зүтгэцэн чинь нэг болох юм уу? Үүнийг хийх үү гэлдэг ингээд бүгд нэр гэж босоод. Амен. Хинэ. Энэ жоохон утгагүй болно тийм ээ. Яаж гинөө? Явж бүгдээр эргээс далаар өсрий. Амен. Тэгээ явъяагаар ингээд босоод явчих юм уу? Энийг ерөөсө бурхан үнийг үтэхтэй ингэж бидрийг бүтээгээгүй шүү ахтусаа. Бид юмыг ялгах, салгах, зөв үү, буруу юу? Эцний мэрэгэн ухаан гэдэг чинь өөр. Тэгэхээр энэ үзэл чуулганд байна. Би тэгж боддог. Чуулганд хоёр хүн барьж аваа замталтсан ч яадаг юм. Түрүү ярьсан. Өөдөөс нь хард сайхан үг гэлчгээ цаашаа хараад ярьж байгаа нөгөө тэгтийн ярьж байгаагүй энэ ямар тий. Харин тэр хүн битгий олон жил тэгж яваасаа гэж Паул хэлж байгаа. Ямар арчаагүй юм чи? Наадхан бол өөдөөс нь харангуутаа чиний эн чинь надад таалагддаг. Гэхдээ эзэн Есүс Христийн дотор хоёулаа нэг шүү. Хамт шүү. Алах уу? Алах юм. Явах уу? Явъя. Яг үүнийг хийгээч гэж Паул хүсэж байгаа. Түүнээс бид нар ингээл хараал, хараал энэ нэг юм одоо нэг хөмсгөөс гिचаал ингээд те ингээд юм жижигхэн юмнуудаар л ингээд үзэл байдаг. Хамаг стрессээ бараад л байдаг тийм ээ. Хамаг нервэ бараад ингээд байгаад байдаг те. Энэ нэг юм одоо хөмсгөө ямарсоо нэг янзалчаавэ гэдэл тийм ээ.
Энэ одоо хавар болж ах чинь энэ арьс марс нь хуурайшаад энэ өста арчаагүй амтэн шүү нэрэ гэн. Нэг ийм жижигхэн юмнууд дээр өнөөдөр Есүс Христэд итгэдэг хүмүүс ерөөсөө анхаарал хандуулах хэрэггүй. Энийг Есүс биднээс үсээгүй. Бид нараас агуу юм хүсэж байгаа. Юу вэ гэхээр цорын ганц эзэн байгаа. Цорын ганц аврагч байгаа. Тэр аврагчийн төлөө та бүхэн эв нэгдлийг хадгалж, чуулганыг хөгжүүлж, сайн мэдээг дэлхийд даяар тунхаглах түн гэж яг үүнийг л хүсэж байгаа шахтаасаа. Амен. Амен. Үүнийг хийцгээе. Халелуя. Амен. Халелуя. Харин бүгдээр жижиг асуудлуудаа орхиж болохгүй шүү дээ. Яах вэ энэ гайгүй гэсэн чинь болохгүй шүү дээ, тэ? Гэртээ бүр ингээл тийм ээ? Бүр махан дулан гисэн чон шиг байж болохгүй шүү дээ. Энэ байж болно гэсэн чи яадаг юм. Энэ ерөөсөө би энийг яриаггүй шүү. Уучлаарай. Би юм яриаггүй. Харин Есүс хэлсэн шүү дээ. Өдрөөс өдөрт ариус. Өдрөөс өдөрт гим нүглөө гимш. Өдрөөс өдөр шинжлэхт. Өдрөөс өдөрт цэвэрш. Өдрөөс өдөрт тэр дотор чинь нуугдж байгаа гим нүглийг хэзээч хамаагүй гараад ирэхэд нь жадлахад бэлэн бай. Гэдэг энийг л сургаж байгаа. Юу вэ гэхээр бид нарын дотор гим нүгэл хүлээг өст. Нэг жоохон амтлахаа өгчөөсэй гэл ингээл байж байгаа. Нэг жоохон амтлахаа өгчөөд би сэрх гээд байна. Тэг ингээд жоохон. Харин тэр боломжийг бид нар өгч болохгүй. Тэр боломжийг өгөхгүй л амьдрах хэрэгтэй. Амен. Дараагийн нэг асуудал. Тэд адил үзэл бодолгүй байсан. Энэ адил үзэл бодол гэдэг нь юу вэ гэхээр энэ зүгээр түрүүний ярьсан нөгөө хүмүүсийн өөрсдийн зан хандлага биш. Бид нар өөр орчин төрсөн, өөр нөхцөл байдалтай, өөр аав ээжтэй, өөр яс үндэс одоо хаалх дүүрүүд баяд одоо юу гэдэг юм. Тэгээд тэр хоёр хүн нийлээд нэг үзэл бодлоо тийм ээ. Би чинийхийг дэмжиж байна. Чинийх л зөв. Энэ талаар ерөөсөө яриаггүй. Бид нар энэ талаар маргалдан, мэдгэлцэн энэ угаасаа хүнд байх юм. Харин юуны төлөө тэд нэг адил бодоогүй вэ гэхээр Христ бол ганц юм а гэдгийг тэд бодоог. Энэ маш том алдаа. Зөвхөн Христ бол бурхан гэдгийг тэд бодоог. Заримдаа чуулганд пастрыг өндөрт өргөчдөг. Яг Христтэй адилхан. Би пастрыг дагна. Христийг сайн мэдэхгүй байгаа. Би пастрыг дагна. Яг нүдэнд харагдаж байгаагаар пастрын энэ үйлдэл үйлчлэл энэ зүйл сайн байна. Тэр намайг ядуу байхад, тэр намайг дороо байхад, тэр намайг аригчин байхад, тэр намайг зүдүүртэй байхад, тэр намайг ерөөс. Тэгэхээр би пастрыгаа талд орно. Христийг би бол сайн мэдэхгүй байгаа. Яг үнэндээ өнөөдөр чуулганд юм байна шүү бахтаас. Тийм учраас гажуур суулууд үүсэж байгаа шүү дээ. Би энд Христ байна. Тэнгүүт Христ чинь энэ л юм байна. Тийм ээ? Хөөрхий пастрын буруу биш. Паулын харж байгаагаар энэ аахгүй. Зарим нь Паулыг буруутгах байгаа. Гэхдээ Паулын буруу биш байсан. Тэр үннийг ярьсан. Чуулганд үйлчилдэг пастор бол ам амьдралаа, эд исээ өөрийнхөө ч амьдралыг үл хэрэгсэн нэг зөвүүн шүд зугаа. Энэ одоо дандаа чуулганд ингэ. Гэхдээ эцэг минь уучлаач те. Би энэ төлөө залбирч байна. Хөрхи ийм хүмүүс байхгүй да. Супер амтд биш шүү дээ хөрхи. Тэгээд заримдаа бүр ингээл бодоол. Яста энийг зайлуулнаа. Энэ яг болохгүй байна. Энийг би зайлуулна. Ингээ бодно явна. Гим нүглрүүг ингээл нөгөө жаг амтлахаагаа өгч штэ ингээл явна. Хаста нараараа штэ. Юм аргал шийдэл хаглаад ингээл тэгэл хөрхи байж бас эзний өнгө сүн ингээл ороод ирэнгөт. Өршөө эзэм уучлаар. Яста би ингэж болохгүй, ийм байж болохгүй, яаж ийм байдгийг байгаад уулаад хөөрхий сүхрөөл хөөрхий ингээл ингээд бүх хөөрхий чуулганы пастор гэсэн нэг ийм л хүмүүс байна. Харин хүмүүс юу гэж боддог вэхээр яг Христтэй адилхан супер амт ингээд бодцоо. Гар тавилаа, итгэрлээ. Тэгэл өөрөөс нэг жоохон сони үг гараад ирэнгүүт энэ өстө биш юм байна. Энэ яг биш хүн байна. Энэ худлаа ба шүү. Хүн юм чи хөөрхий тэр хүнээс юм гарч болно шүү дээ. Гэмт мөн чанартай хүн шүү дээ. Байж болно үсттэй. Алдаа гарч болохгүй мó? Болно шүү дээ. Тэгвэл тэрийг харангуут энэ өстө биш. За энэ чуулганы пастор удлаа юм байна. Би явлаа. Ингээд хөөрхий эзэнгүү хэсүүчлэн тэнж олон хонь байна. Байна хөөрхий.
Хөөрхий тэр хүмүүсийн буруу биш. Тэр хүмүүс яг л нөгөө загалмайн хүчийг олж харсангүй. Есүс Христ юуны төлөө ирсэн бэ гэдгийг харсангүй. Өнөөдөр Коринтын чуулганд болж байгаа яг энэ юм байхгүй. Тэд Христийг бурхан харин бусдыг нь яг ингэж жагсааж болно шүү дээ. За яг хөө Кепиг оруулъя, за Паулыг оруулъя, за яг хөө Аполлыг оруулчих. Аполл бол яг хөө. Харин оргил нь хинбэ гэдгийг тэд ярихгүйгээр хоорондоо маргалцсан. Агарсан. Тэг Паул эндээс үрөөсдөө өстэй толгоон гарч ийм амжигтай юм байж болохгүй. Ийм юм байдаг. Ингээд яг энэ ингээд амжираад явах юм бол чуулган тэгээд нөгөө эзний чуулган нурааски. Бутраски. Унаски. Тэгээ эзэн тэнд ууласки. Хөрхий. Энэ чуулган босох ёстой юмсан. Тэр нөхөр нураачлаа. Гэхдээ би түүнд юу гэж хэлдэг вүлээ? Загалмайн өмнө Есүс юу гэж хэлсэн бэлээ? Энэ хүн юу хийж байгаагаа мэдэхгүй байна. Та хүнийг уучлаач гэж. Амен ахтусаа. Халелуя. Цаг яаж байгаа вэ? Яана. Гайгүй. Та бүхэн надтай хамт байна уу? Яаж нойрмоор хурж байна уу? Яаж ийнэ? Цаг гайгүй байна уу? За. Цаашаа явах уу яа? За одоо төгч чинь. Ер нь дуусах гэж байна. За. Бас нэг чухал зүйл. Тэд яг адил шүүлттэй байгаагүй. Тэд адил шүүлттэй байгаагүй. Адил шүүлт гэдэг нь юу ярьсан бэхээр Христийн хуулийн дор тэд байгаагүй. Өөр хуулийг ярьсан. Хүний хуулийг ярьсан. Тэгэхээр чуулганд яг энэ бас болдог. Нийгмийн хууль дүрм яриад ороод идэх. Яг үүндээ энийг Библи хамаагүй гэж хэлсэн. Та нар бурхны хуулиар л яв. Нийгмийн хуулиар бол жишээ над руу олон жил муухай харлаа. Би чамайг шүүхт өгнө. Заргалтна. Чи яагаад ийм муухай хараад байгааг би шүүн таслана. Олон жил чи намайг яагаад ингэж шаардж байгааг би шүүхтэн. Тэгэхээр Христэд итгэдэг хүмүүс ингэж явж байгаа. Харамсалтай. Харин үүнийг эзэн хүсэв. Юу вэ? Миний хуулийн дагуу. Эзний хууль юу юм бэ? Бид нар мэдэн штэ. Чи хөршөө. Өөрийн адил хайрлаа. Нэгтэн шүү. Тэргүүн шүү. Бүр номер 1. Чи хөршөө. Өөрийн адил хайрлаа. Эндээс юу гэрж гинэ? Нөгөө ив нэгдэл эхэлнэ. Эндээс нөгөө нэгтгэл эхэлнэ. Эндээс нөгөө хаанчлалт хэлнэ. Эндээс гайхамшгууд бий болно гэж. Коринтын энийг мартсан. Хажуудхаа хайрлахаа мартсан. Тэр хүний үзэл бодлыг дээшлүүлэхээ мартсан. Өөрийнхөөгөө дөөлгсөн. Ягаад гэвэл тухайн үеийн тэр алдартай хотод жоохон хинээтэй нөхдүүд байсан юм шиг байгаа. Түүхэн бол тиймэрхүү. Ягаад гэхээр дорны гүн ухаан, өрний гүн ухаан, энд тэндээс ингээ сон хүмүүс ороод ирсэн. Тэгээд хоорондоо ярилцсан. Тэнд нэг тийм бурхан байна. Энд нэг юм шүтэн байдаг юм байна. Оо тэр улс чинь ийм юм байна. Ийм мэдлэг, ийм одоо философи, ийм үзэл давмгаалсан хот. Тэгээд Есүст итгэхэд ороод ирсэн чинь нөгөөх нь хөдлөөд. Вау, тийм шүү. Яг зарчмын дагуу үзэх юм бол энэ хараа. Кеф нь илүү байгаа зү. Тэгэхээр л кеф. Энэ л илүү. Тэгэхээр энэ үзлээсээ болоод Коринтын дотор байгаа чуулганууд яг энэ үзлийг гаргаж ирсэн. Тэгэхээр ах トゥ усаа энэ саяын дурдсан энэ 10 дугаар ишлээс яригдж байгаа энэ үгсүүд чуулганд эв нэгдлийг хадгалахад саад болж байна. Хэрвээ танд одоо ийм асуудал байгаа бол гэмшээсэй гэж хүсэж байна. Тэгээд одоо яг ийм асуудалтай хүн яг бодогдож байвал гэлж шийдэ. Тэгэхөө. Гэлж шийдэ. Өнөөдөр шийдэ. Яг одоо энэ мөргөлийн дараа шийдэ. Үүнийг эзэн хүсэж байна. Үүнээсээ болоод энэ хүрэн хаалгаар би орох уу яах вэ? Тэр нөхрөл суугаад байна одоо тэгээ би байх уу яах вэ? Энэ жинхэнэ итгэлийн хүний үзэл бодол биш. Тэр хамаагүй. Тэр хүн байна уу, байхгүй байна уу, тэр хамаагүй. Тэрнтэй заалдахын тулд би чуулган руу орж ирээгүй ш. Харин би хинтээ уулзахын тулд орж ирсэн.
Христтэй уулзахын тулд штэ. Амен уу. Би гэртээ очиод тийм ээ? Чи миний үгэнд орох ёстой. Би чамд насаараа ярьж байна. Эхнэр үрхрийн асуудал шүү дээ, тийм. Би одоохондоо эхнэртэйгээ яг ийм асуудал байхгүй байна л да. Ер нь манай гэр жаахан 50. Чимээгүй. Тэгээ манай охин маань 2 эрэгтэй дүүтэй учраас заримдаа жоохон орилдгийг. Хөөрхөж аваас стресстүүлж байна л да нөгөө хоёр нь. Гэхдээ нөгөө хоёр нь их 50. Их номын. Харин тэр хамгийн бага жаахан хөдөлгөөнтэй. Заримдаа орилно. Гэл. Заримдаа эхлээд би нэг чи яагаад нэг жаахан тэгж сүлдө тоогооц. Гэдэг шүү дээ. Тэгээ энэ хэрэгтэй юм шиг үл. Түүнээс ингээд урдаа зогсоогоо чи ингэж болохгүй. Чи бол ихч. Одоо нөгөө яллага хэлж штэ тийм ээ. Чи 9 настай. Тэр 6 настай. Тэр 2 настай. Одоо бодоод үз. Чи 9-тэй учраас яах вэ? Чи илүү бодно. Тийм учраас чиний буруу. Би яг нэг хэсэг ингэж ярьсан. Тэгээ сүүлдээ энэ буруу юм байна. Хүүхдүүдийг яллаад би энэ ертөнцийн нүглээр ингээд хүмүүсийг яллаад явах ямар ч хэрэггүй юм. Өнөөдөр бид нар яг ингэдэг шүү. Хажууд хайртай хүмүүсээ бид нар яг ингээд яллаад хатгаал байдаг. Тэгвэл өөрөө нэг агуу ариуссан дөө. Энийг ерөөсөө ахтуус яриаг юм аа. Эзний хүсэл яг энэ биш юм аа. Паулын яриад байгаа зүйл чинь энэ бас биш юм аа ахтуус. Амен. Харин ийм асуудал дээр шүд зоохыг хэлсэн. Ингээд зоохыг хэлсэн баг. Тэгээ хэсэг зууж байгаа сүулдэ бүр дөжрөөд за эцэмэн та энэ хүнийг авраач гэдэг. Та мэдж байгаа та ерөөх болтгой гэдэг ингээд. Тэгээ хажуугаараа ямар нэг асуудал байсан чинь мэдэн чихэн балаа нүдэнд төлөө ингээд. Тэгэхээр яг иймэрхүү байдалтай байхыг энэ ах дүүсээ нүгэлт хүмүүсээ уучлж хайрлахыг яг энэ нөхцлөөр. Амен. Тэгэхээр яг ийм хүмүүс та бүхний эргэн тойронд сууж ирэх гэд боддог яхаа ах дүүсээ тийх үү? Тэ. Нас яваад ирэх тусмаа эхнэр нөхөр нэг болдгийн гэсэн. Ахмад хүмүүс ингэж байна. Тэ, ингэж байна. Баярлалаа. Би харин одоохондоо бас бодож л байна. Нэг 10-аад жил болж байна тийм ээ. Тэгээ бодож байна. Одоо нэг болно. Заримдаа ч жоохон өөр юм аа. Тэгтэл нэг болдог гэсэн. Ингээд. Би ингээд явж дээ гэсэн. Би баг улсаа видчих шиг байна тий. Яг нэгддэг гэсэн. Тэгтэл гүөх. Өөр үзэл бодол нь байжлах. Та бүхэн мэдж байгаа. Толгой тохирно өстэй тий. Өөр ингэсэн характер юм байжлах. Тэгэхээр яг юм. Тийм учраас та бүхнээс хичээнгүйлэн яах тусаа. Паул Христийн элч гэж өөрийгөө хэлсэн. Тэгээд Паул хэлэхдээ Христийн загалмайн үнний төлөө, сайн мэдээний төлөө би тунхаглагч болсон гэдэг хэлж байна. Ах дүүсээ энэ жухлаа. Энийг л бид нар хийнэ. Энийг л хийхийн тулд бид нар дуудагдсан юм шүү. Амьдралын аар заархан жижиг асуудлыг шийднэ. Шийдэхэд эзэн тусалнаа гэж амласан шүү дээ. Одоо та 20 жил, 30 жил, 10 жил яг энэ асуудалтайгаа тэмцэж байгаа бол хичээ. Уйлаа. Эзэн рүү дуулаа. Намайг өршөө. Би нэг иймхэн жоох асуудал барайл таны өмнө ирээд байдаг гэж намайг өнөхөр уучил одоо би ичж байна. Гэж та бүхэн залбираач гэж хүсэж байна. Амен. Халелуя. Амен. За, дүгэлт рүү орлоо би. За, одоо хэдүүлээ дүгнэнэ. Христээс өөр хэн агуу юм бэ? Хэн ч агуу биш. Энэ дэлхийн шашны тэргүүн гэгчд ч хэн ч биш. Тэд бидэнтэй л адилхан. Тэр хүмүүст тэр гэмт мөн чанар байгаа. Гэл ингэж тэнд гоё хүүхэн харагдвал нөгөө юм мартаа. Гэл ингэж тий. Яг адилхан. Ялгаа байхгүй. Тэр хүмүүс чинь нэг гаднаал нэг сайхан ингээд нэг хөөрхөн охин өнгөрөнгөт ингээд номоо уншиж явахдаа тий ингээд. Яг ийм кино хүртэл байдаг үстэй тийм ээ. Яг ийм.
Тэр хүн гимт мэж нартай л учраас нөгөө сорилтондоо л явж штэ гөр. Дэлхийн ертөнцийн Христтэй дүйцэх агуу нэгэн байхгүй. Байхгүй. Өөрсдөө агуу нэгэн гэж хэлдэг хүмүүст ч асуудал байгаа. Гаднаа гяланцэг, дотроо хүмүүс бүгдээрээ баланцгаа. Толгойд өгч гин үү бүгдээрээ? Амен. Бид нар баланцгаа. Бид нар гаднаа харин гяланцэг харагдахыг хичээдгээ. Заримдаа тэрийгэ дийлэхгүй бид нар паланцгаа хүмүүсийн өмнө гаргадаг. Тэгээд ичгтэй заримдаа энэ чуулганд ирэхгүйгээр тэр чигээрээ одотгоо. Зарим нь харин мөс чанараа бодоод гимшээд улаагаад ирээд суудаг. Бид нар яг л ийм л хүмүүс. Амен. Тэгээ энэ чуулганд хагарал бүү байгаас. Ийм гоё өсч өржиж байгаа ийм чуулган дотор хад чулуу мэт тийм ээ. Харуул зангууд олон бах болтугай гэж. Ерөөё. Амен. Энэ чуулган ганцхан пастрын нуруунд дээр явж иж болохгүй шүү дээ. Амен. Магадгүй та бүхний дунд мундаг ахлагчид байгаа. За би л байх та. Миний нуруунд дээр яваад байна уу? Пастор гэсэн сая бодох хэрэгтэй. Нууц ноёнд нь би л байгаа юм да. Гэж бодчихвэл та гимших хэрэгтэй шүү. Тэ. Магадгүй зарим үйлчлэгчд те. Энэ чуулган өдөө зэрэгтэй өөдтөө ямар ч хог шороогүй байгаа нь миний гав юм шүү гэж хэлж магадгүй. Цуглааны дараа энэ хүмүүсийн хотоодыг хэн баярлуулдаг юм? Би. Намайг өнөдөр агуу гэж хэлэх ёстой гэж. Би зүгээр энэ бол жоохон яжилж байгаа юм шиг боловч заримдаа бидний дотор ийм бодлууд байдаг шүү багтаасан. Тэгээ бид нар үнэндээ хөтлөгдөхтөө хүмүүсийг зүгээр сөлбөл явчихдаг. Хатгаал. Ингээл явчихдаг шүү дээ. Тэгээ ийм байхгүй байцгаая. Амен уу? Өнөөдрөөс хэдвэлээ төлөвшсөн гэж бодсон чинь өнөөдрийн үгийг сонсоод жаахан бодсон бах те. Би бас болоогүй юм байна. Тий. Би бас жаахан асуудал байгаа юм байна гэж бодсон хүн байвал баярлаа. Тэгж бодсон хүн байвал баярлаа. Харин эсэргээр энэ ямар сони юм ярьдаг нөхөр. Одоо болооч гэдэг дотроосоо тий. Яг энэ дотор байгаа юм хөндөд байх юм чинь өвдөд байж тээ. Болооч гэж бодож байгаа хүн байвал бүр илүү гимших хэрэгтэй байна. Тий. Бүр илүү гимших хэрэгтэй. Яг тэрний талаар яриад байгаа байхгүй. Тэгээд тэрийг хайрлаад юу ярьж байгаа бэ? Би чинь цэвэр ариун амьтан баг чинь. Гэтэ эзэн бид нарын бүр өсний ширхэг бүрийг мэднэ гэсэн шүү дээ. Бүр тоолно гэсэн шүү дээ. 10,000 үстэй гэж шууд бодож явах нь шүү дээ. 10,000-аас нэг нь унчлаа. Яг ингэж мэднэ гэсэн шүү дээ бүр. Тэгэхээр бид нар эзний өмнө нуух юм биднэрт байна уу? Юу ч байхгүй байх тусаа. Тэгэхээр бид нар одоо эзний өмнө хийсэн нүглээ мэдж эзэн бид нарыг одоо мэдж байна, харж байна. Уучлаарай би энэ хүмүүс рүү хараад энэ хүмүүс рүү жоох хараагүй биш үү гэнт. Энэ миний алдаа боллоо. Миний нүгэл боллоо. Одоо би 5 хүн рүү харж төгсгий. За ийшээ л хараад ах юм. Энэ хүмүүстэй жоох ойр болохоор тэгээд байна. Тий, энэ хүмүүстэй жоох өнгөрөөсөн цаг нэлээ их болохоор тэгээд төгсөө ах руу хараад яриад ах юм гэдэг. Тэгээ би бах руу хараад яриад байна ийшээ тий. Өөдөөс алтаагч ингээл энийг оо тийм ээ гэл. Жоох ийшээ харъя. Тий, ийшээ. Уучлаарай миний алдаа шүү. Жохон алдчихлаа уучлаарай. За эцсийн үгийг хэлээд. Би залбирх хөлөө пастор. Тий. За эцсийн үгийг хэлье. Паул Коринтын чуулганд та нарын энэ хагарал масар онцгүй байна гэж хэлсэн. Та нар ойлгох ёстойгоо ойлгосонгүй. Би харамсаж байна. Би гутарч байна. Харин Паул хэлэхдээ би загалмайн төлөөл амьдарч байгаа шүү дээ. Тэр загалмайн сайн мэдээг тунгаглахын төлөө би бүх амьдралаа зориулна. Харин та нарыг би тийм байгаасаа гэж хүсэж байна гэдгийг хэлсэн. Амен. Тэгэхээр хин нэгэн хүн Христэс илүү биш шүү. Энийг бид нар баттаа мэднэ. Өнөөдөр хэдүүлээ баталгаажууллаа. Тэгээд амьдралын жижигхэн аар саар гэм нүгэлтэй холбоотой асуудлыг одоо шийдэхгүй бол хаяа. Эзэн нэг өдөр шийднэ. Амен. Харин одоо бид нар маш том юм харна. Юуг харна гэж? Загалмайг харна. Загалмайг хүсэл юу вэ гэдгийн төлөө бүгдөө хөглөгдөж амьдрнаа. Амен.
Хөгтөө төгөлдөр хуур шиг амьдрцгаая. Амен уу? Хөг нь алдагдсан, утсан тасарсан, цар нь хагарсан, хүзүү нь хагарсан гитар шиг байж болохгүй. Хөгтөө маш олон одоо гайхамшигт аялгаа гаргадаг хөгжим шиг, төгөлдөр хуур шиг, морин хуур шиг байцгаая. Амен уу? Та бүхэнд амжилт. Халелуя. Эзэн алдар шиг болтугай. Амен. Бүгдээр хамт залбирцгаая, тийм ээ? Хамт бүгдээрээ магтан дуулаад хамтдаа залбирцгаая.